Хэлэхэд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс юм уу? Одоо энэ ажлын хэсэг бол их хурлыг гишүүдийг бүрэн цуглуулж байгаа хаалттай мэдээлэл өгөх хэрэгтэй. Дам сонссон яриа, зарим нэг Fox Group-ийн ярианаас харахад бол төрөл төрлөөрөө дагнсан ийм бүлэглүүд бүр гарцсан байна. Тэгээ бараг цолтой цэрэг цагдаагийн ийм үүрэг функцтэй ийм бүлэглүүд бол тодорхой байж байна. Тэгэхээр энэ хуулинд хамгийн түрүүнд за тэр хэрэглэгчийн нь бол бас наантай цантаа харж үзэж болох юм. Энэ нийлүүлж байгаа, зарж байгаа хүмүүсийн ялын бодлого арай зөөлдөж байгаа юм шүү гэсэн юм байдал ажиглагдаж байна. Тэгвэл хар тамхи худалдсан, импортлсон бол 1 жил эрхийг зорчих хэргийг хийж гарлана. Тармилжуулсан бол 5401 жир торгоно гэдэг. Энэ бол бас ялын бодлогот бол багдана л та. Энийг одоо ялын бодлого яаж барих юм бэ? Хамгийн гол нийлүүлээд байгаа тэр бүлэглэлийн толгой нарыг. Одоо бүр Америк, Таиландын жишээг яриад, хар тамхи хэрэглэж өсвөрсөн орнуудын жишээг яриад, хуулийн төсөл обидх хэмжээнд хүрсэн байл шүү дээ. Тэгэхээр миний бодлоор бол энэ ялын бодлого чинь болж байгаа мó гэж нэгдүгээр асуулт. Хоёрдугаар нь энэ хуулийн 51-р зөвлөл дээр хар тамхитай тэмцэх албаны чиг үүргийг хуульчилсан байж. Тэгээ сая Гандүмөр гишүүний асуугаад байгаа асуудлууд нь тодорхой биш. За миний санал бол авилгатай тэмцэх газар шиг тийм хэмжээнд хар тамхитай тэмцэх газар гэж тусад нь гаргаж ирээд эрүүл мэндийн чиглэлээр, урьдчилан сэргийлэх чиглэлээр, ял шийдэх чиглэлээр үүрэг хөнгөж нэгтгсэн ийм нэгжтэй болж тэмцэхгүй бол Монгол улс залуучууд энэ цагаан тахалд нэрвэгдсэн байгаа. Одоо манай албаны хүмүүс бүгд мэдчихэж байгаа шүү дээ. За тэр маттдаг гэдэг юм уу хэрэгээ илчлэх юм бол хэрэгээс чөлөөлж байгаа гэж хэлж байгаа. Тэнд хохирогч хамгаалах одоо тахрын алба гэж байсан тэр маань байхгүй болцсон. Ийм хуультайгаа уйсан юм уу? Тэр хүн чинь гадагшаа гарахгүй бол эндээ бол маш том дарамтанд орд юм билээ шүү дээ. Энэ хуулинд байгаа юу? За хамгийн сүүлд нь хууль зүйн сайд бас хариулчих бах. Энэ газрыг гаргах хэрэгтэй. Тус нь гаргаж тэмцэнэ. Энийг та одоо зөвшөөрч гинүү. Тэгвэл их хурл таалттай мэдээлэл хийгээд их хурлын дэмжлэгийг аваад төсөв мөнгөний тавиад ингэж тэмцэхгүй болохгүй байна. За ийм хоёр асуултанд хариулт авъя. За хариулах. За амар сайхан сайд хариулъя. За ялын бодлого ялгаатай байх ёстой. За хуулийн дээр бас одоо 4-5 чиглэлээр ялыг ангилж тусгасан байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол ойрын хугацаанд би өнөөдөр бас цагдаагийн ерхий газар дээр очиж ажилласан. Тодорхой үүрэг даалгавар өгсөн. Ажил аваад бас хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Зарим агч дэвсцүүд гарч байгаа. Яг цагдаагийн албан агчд бол одоо өөрсдийнхөө төвшөнд бүх нөөц болж байгаа дайчилж ажиллаж байгаа. Дөрөв би хэлсэн. Үнэхээр одоо өөрсдийнхөө боломж нөөцийг дайчилж ажиллаж байгаа. Хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байна. Хөрөнгө санхүүтэй хүндрэлүүд байна. Холбоотой дутагдж байгаа, ачигж байгаа асуудлууд байна. Тэгэхээр ойрын хугацаанд одоо би засгийн газарт бас алдаа мэдээлэл хийж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар их хурлын одоо гишүүд та бүхэн их хурлын дарга одоо яриад их хурл дээр ирэн хаалттай мэдээлэл хийж яг үнхэн нүцгэн үннээ бид ярилцах хэрэгтэй гэж. Яг энэ танхим тэвлэл мэдээллийн өмнө ярих асуудлууд байна. Ярьж болохгүй асуудлууд байна. Мэдээж бид одоо бодит нөхцөл байдлыг ярих гэж байгаа боловч бас энэ дотор ялгаж салгаж хандах асуудлууд, нарийн төвөгтэй асуудлууд ихэхэн байгаа учраас хаалттай мэдээлэл хийнэ гэдэгтээ санал нэг байна. Гуравдугаарт энэ хар тамхитай тэмцэх албыг бол илүү хүчрхэг, илүү одоо энэ бас технологи суурилсан олон улсын түвшний одоо үйл ажиллагаа явуулах хэмжээнд бэхжүүлэхгүйгээр бид энэ хар тамхитай тэмцэнэ гэдэг үг бол агаарт одоо айсан хийсгсэн цаастай адил болно. Тийм учраас энэ төсөв санхүүтэй холбоотой асуудлууд энэ байгууллагыг бие дааж илүү бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд эх жилийн төсөв санхүүдээр хууль зүйн дотоод хэргийн яамнаас орж ирэх асуудал дээр та бүхэн бүрэн хэмжээгээр дэмжиж өгөөрэй гэж бас
хүсье. Өнөөдөр цагдаагийн байгууллагын албан хаагчдын оронтой хүрэлцэхгүй байна. 100 хүн тутмын 50 нь одоо цалин хүрэлцэхгүй учраас ажил төрлөөсөө гарна. Өргөдөл чирэгдлээ өгнө гэсэн ийм одоо судалгаанууд хүртэл байж байна. Тийм учраас энэ хууль сахиулах байгууллагынхаа одоо бас хүчин чадлыг нэмэгдүүлэх, албан хаагчдынхаа ажил хийх итгэл үнэмшлийг төрүүлэх, тэр цалин хуулс, нийгмийн асуудлууд, орон байр, ажил хийх, аргашаа санаа зовхгүй болон нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр бид одоо цахим энэ хар тамхи, дээрээс нь цахим гэмт хэрэг гэдэг бол одоо бүр хил хязгааргүй болсон учраас энэ цахим гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлийн чадхыг хүртэл дээшлүүлэхгүй бол энэ өөрөө үндэсний аюулгүй байдал. Цаашлах юм бол энэ одоо кибер халдлага, төрийн сангууд байна, банк санхүүгийн байгууллагууд байна, улсын онцгой объектууд байна. Ямар ч хэлбэрээр яаж халдах юм болов нөхцөл бүрдсэн ийм дэлхийн ертөнцид бид ажиллаж амьдарч байгаа учраас энэ дотоод иргэн За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.